Хүн хувь заяагаа өөрчилж эхлэхэд заавалчгүй туулах үе шат гэж байгаа. Одооноос ямар нэгэн зүйлд өөрийгөө туршия гэж бодож байгаа хүмүүс, эсвэл бүр шин сорилтоо эхлүүлсэн хүмүүс ч гэсэн зөндөө байгаа байх. Ажлаасаа өөрөөр сардаа 1 сая төгрөгийн орлоготой болмоор зундаа бэлдээд турмаар байна. Бизнесээ эхлүүлж дуртай зүйлээрээ амьдрмаар байна. Бүгдд нь ямар нэгэн зорилго байгаа гэж бодож байна. Тэгсэн түүнийг биелүүлж чадах хүн, эсвэл дундаас нь хаях хүн, амжилтанд хүрч чадах хүн, амжилтанд хүрч чаддаггүй хүн. Энэ хоёр төрлийн хүмүүс байгаа. Бид нар шинэ юм эхлүүлээд алдаад эсвэл өөр юм эхлүүлээд үр дүн гарахгүй болохоор нь шантраад болчдөг. Иймэрхүү алдаануудыг бол зөндөө гаргаж байсан гэж бодож байна. Яагаад ийм зүйл болсон юм бол? Чиний чадвар муу байсан болохоор үгүй. Эсвэл зориг чинь бага байснаас болов уу? Үгүй. Тэгвэл хүчин чармайл дутснаас уу хангалттай хичээж байгаа. Бид нарын алдаа гаргаж байгаа нь ур чадвар байхгүй болохоор биш. Олон хүмүүс ямар нэгэн зүйл эхлүүлээд алдаа гаргадаг учир нь ямар дэс дараалалаар өөрчлөгдөж, ямар дүрмээр өсөж хөгжиж, хаана бүгдээрээ алдаа гаргаж байгаагаа эдгээрийг л мэдэхгүй байгаад байгаа болохоор бид нар алдахаараа тэрийгэ зөвхөн л миний чадвар хүрэхгүй байна гэж боддог. Угаасаа ингэж бодхоос ч өөр аргагүй юм. Угаасаа бид нар ингэж заалгуулж ирсэн болохоор алдаа гаргасан бол тэр бол чиний чадвар муугийнх. Чамд тэрийг хийх авьяас байгаагүй болохоор чи чадаагүй. Нийгэм болон сургууль чи чадваргүй болохоор л алдсан юм хэмээн шүүмжилж яг яавал өсөж хөгжих вэ гэдэг гол зүйлийг заадаг. Тэр шүүмжилж байгаа хүн нь хүртэл хүн яаж өсөж хөгждгийг мэддэггүй. Бидэнд тэрийг суралцах боломж байгаагүй. Гэхдээ та бүхэн энэхүү бичлэгийг үзснээр ямар дараалалаар өсөж хөгжиж, яавал хүссэн зүйлээ биелүүлж чадах вэ гэдэг зүйлүүдийг ойлгож авах болно. Энэхүү бичлэг бол 200 орчим сая долларын бизнесийг бүтээж чадсан Алекс Хормозигийн бичлэгнээс санаа авсан болно. Бид хэдийн төсөөлж чадахгүй их мөнгө болон хүмүүсийг хөдөлгөж чадаж байгаа Америк бизнесмен. Алексийн хэлснээр хүн ямар нэгэн зүйлийг эхлэх үед өөрийгөө сорих үедээ заавал туулах зам гэж байгаа. Тэгээд Алексийн хэлсэн энэхүү зүйлүүд нь надад ч бас тохиолдож байсан. Миний тархин дотор сайн ойлгохдохгүй байсан зүйлүүдийг маш ойлгомжтойгоор тайлбарласан байсан болохоор энэ удаад би өөрийн амьдрал тохиолдсон зүйлүүдтэй нийлүүлээд та бүхэнд ойлгомжтойгоор тайлбарлах болно. Энэ контентыг үзсний дараа чи ямар нэгэн зүйлийг бүтээж үр дүнд хүрэхийн тулд юу өөрт чинь тохиолдохыг, амжилтанд хүрсэн хүмүүс юу туулж ирсэн тэр бүх зүйлүүдийг мэдэж авах болно. Эхлээд Алекс Хормози гэж яг ямар хүн юм бэ? Монголд нэг их нэр нь танигдаагүй ч дэлхийд бол залуугаасаа амжилтанд хүрсэн бизнесмен гэдгээрээ алдартай. 23 настайдаа өөрийнхөө фитнесийг нээсэн. 3 жилийн дотор 6 салбартай болсны дараа фитнесийнхээ лицензийн бизнесээр дэлхийд даяар нэмэх 50000 фитнест үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө олгож маш их хэмжээний ашиг олсон. 2023 онд л гэхэд 16 компаниас 20 орчим сая доллар олж түүний цэвэр хөрөнгө 100 орчим сая доллар болсон. Алекс Хормозигийн хувьд 3 сая гаруй дагагчтай Америкийн топ бизнес инфлюенсерүүдийн нэг болсон. Энэ 100 сая долларыг олж чадсан залуугийн сэтгэлгээг мэдснээр олон зүйлүүдийг ойлгох болно. Алексийн хэлснээр бидний туудах степ бол энэ 6 степ. Нэгдүгээр үндэслэлгүй итгэл найдвар, мэдээллийн цөхрөл, доод зэгтээ хүрсэн туршлага, алдаа амьдрал сүрэх, үндэслэлтэй итгэл найдвар, амжилт. Эдгээр алхмуудаар явж амжилтанд хүрэх үү, эсвэл амьдралаа сүрүүлэх үү гэдг нь шийдэгдэнэ гэж хэлж байсан. Алексийн хэлснээр тэр тусмаа бизнес эхлүүлэх явцад хамаарна гэж хэлж байсан ч миний хувьд амьдралын бүх зүйлд хамаатай гэж бодож байна. Тэр тусмаа шинэ зүйл эхлүүлэх үед ганцхан бизнес биш, спорт, дайет, шин дадал, хэвшүүлэхэд ч гэсэн эдгээр зүйлс хамаатай. Алексийн хэлснээр мөнгийг бүтээх гэдэг утгаараа бизнест фокуслаж ярьж байсан ч харин энэ контент бол нэмэлт орлого, дуртай зүйлээрээ амьдрах, дээрээс нь би өөрийнхөө бодит туршлага зэрэг зүйлсийг хэлээд явна. Гэхдээ бизнест хамааралгүй хүн ч гэсэн ойлгоод хэрэгжүүлвэл үр дүнд хүрэх замыг ойлгох болно. За ингээд гол зүйлдээ орцгоё. Эхлээд степ 1. Үндэслэлгүй итгэл найдвар. Ямар нэгэн зүйлийг анх эхлүүлэхэд тэрний талаар мэдлэг мэдээлэл байхгүй болохоор тодорхойгүй итгэл найдвараас өөр зүйл байхгүй. Жишээ нь сошиал медиаг ашиглан нэмэлт орлого сард 1 сая төгрөг олмоор байна гэж бодъё. Интернетээр дүүрэн иймэрхүү постууд зөндөө явж байгаа. Сошиал медиагаар өдөрт 30 минут ажиллаад $1000 гэх мэт. Фисэгээрээ сард $5000 олно. Саяхан бол AI нэмэх нь YouTube-ээр сарын хэдэн мянган доллар зэрэг иймэрхүү мэдээллүүд интернетээр дүүрэн байгаа. Гэхдээ хүмүүс эхэлж үзээгүй болохоор хэр их хэлцүүг нь мэддэггүй. Гэхдээ сард хэдэн доллар олно гэсэн тодорхойгүй итгэл найдвар бол байгаа. Энэ бол степ 1. Степ 2 бол мэдээллийн цөхрөл. Сошиал медиагаар $1000 олно гэд үндэслэлгүй итгэлээр эхэлсэн ч дараа нь ирэх зүйл нь мэдээллийн цөхрөл. Мэдээжийн зүйлс ч бизнесээ нойлоос эхлээд шууд мундаглаг явж байгаа хүн гэж байхгүй. Нойлоос эхлээд шууд мөнгө олоод явж байгаа хүмүүс зөндөө байгаа штэ гэж бодож байж болох ч ойлгож байна. Надад ч бас тэгж бодсон үед байгаа. Гэхдээ шинэ зүйл эхлүүлээд мундаг явж байгаа хүмүүс бол
Урд нь өөр зүйлээр үхтлээ хичээж амжилт гаргасан эсвэл одоо хүртэл жигнэсээ хичээж өөрийгөө харуулаагүй ч тэр салбартаа угаасаа өндөр түвшний тоглогч байсан тиймэрхүү хүмүүс олон байгаа. Иймэрхүү нууцаар хичээж байсныхаа нууж хилдэг нөлөөлөгчнүүд бас их байгаа болохоор бид ч гэсэн шууд эхлээд үр дүн гаргачих байх гэсэн хуурмаг зүйлд толгоогоо мэдүүлдэг. Тэгээд хийж үзэнгүүд асар их мэдээллийн ард нуугдсан бодит үнэнтэй нүүр тулна. Инстаграмаар гоё пост хийхэд дизайны чадвар бүтээгдэхүүнийг борлуулах сувгийг үүсгэхгүй бол болохгүй. Front end, back end зэрэг одоо хүртэл сонсож байгаагүй мэргэжлийн үг хэллэгийг мэдэхгүй бол болохгүй. Тэгээд хамгийн түрүүнд дагагчаа өсөхгүй бол болохгүй. Контент бүтээгч нараар хахаж буй энэ үед өөрийн гэсэн онцлогтой контент хийхгүй л бол болохгүй. Олон мэдээллийн дунд хөрөгдөж итгэлээ алдах үе гарч ирнэ. Step 3. Доод цэгтээ хүрсэн туршлага. Мэдээллийн төөрөгдөлд орж бодит байдалтай нүүр тулгарсны дараа доод цэгтээ хүртэл унах үе ирнэ. Сошиал медиад дагагчаа нэмэгдүүлэе гэж бодсон ч олигтой өсөхгүй. 2 цаг болж байж хийсэн рeel нь үзэлт ердөө 10хан. Цагийн үнэлгээ 0 төгрөг хамгийн багадаа 3 сар үргэлжилнэ. Үнэхээр л контент бүтээгчдийн хувьд бол шал арчсан зүйл. Итгэл найдвараар эхэлсэн ч мэдээлэл болон бодит байдлын зөрүүнөөс болж олон хүмүүс хэцүү байдалд ордог. Гэхдээ энэ байдал тэсч үлдэж чадах уу үгүй юу гэдгээс л үүнээс хойш амжилтанд холбогдох уу холбогдохгүй юу гэдг нь шалтгаална. Тэгээд энэ доод цэг хүртлээр унах үедээ 99% хүмүүс step 4 рүү ордог. Энэ бол алдаа суурил. 99% хүмүүс эндээс шантардаг. Зөндөө хичээсэн ч болсонгүй. Надад тохирох зүйл байсангүй. Угаасаа л цаг болон мөнгө байгаагүй болохоор гих зэрэгээр шалтгаан олж өөрийгөө хүчээр зөвтгдөг. Хизээч үр дүн гаргадаггүй хүн step 1-с 4-ийн хооронд үргэлж тойрч эргэлддэг. Үндэслэлгүй итгэл найдвараар хөтлөгдөж үйлдэл авна. Бодит байдлыг ойлгож хэдэн өдөр хийж үзэгч доод цэгтээ хүрч дараа нь шантарна. Дахиад л шинэ зүйл эхлүүлж энэ тойргоор үргэлж эргэлдэнэ. Миний хувьд ч гэсэн анх coin гэдэг зүйлээр оролдож олигтой мөнгө олж чадаагүй. Дараа нь дахиад л шинэ coin гарахад оролдож үзнэ. Энэ тойргоор нэлээ явсан. Ихэнхдээ үр дүн гардаггүй хүн бол энэ тойргоос гардаггүй. Эндээс шантралгүй үргэлжлүүлж сүүлдээ амжилтанд хүрдэг хүмүүс ямар замаар явдаг вэ? Ийм зүйл тохиолдно. Step 5. Үндэслэлтэй итгэл найдвар. Тууштай үргэлжлүүлээд явж байвал үндэслэлтэй итгэл найдвар гарч ирнэ. Жишээ нь сошиал медиад бол генетхэн нэг бичлэгч нь их үзэлт авч дагагч нь генет ихээр нэмэгдэнэ. Спорт бол генетл чадвар чинь сайжирсныг мэдэрнэ. Хэл сурч байгаа бол энэ хүртэл юу хэлж байгааг нь огт ойлгодгүй байсан ч гентл утгыг нь ойлгоод ирнэ. Ингэж л гент үр дүн гарч эхэлдэг. Адилхан итгэл найдварч step 1-ийн итгэл найдвараас өөр зүйл нь үр дүн гарч байгаа бодит амжилт байгаа болохоор. Step 1 бол тодорхойгүй итгэл найдвар учраас чадна гэж бодож байна гэсэн найдлага байсан бол Step 5 бол тодорхой үндэслэлтэй байсан. Энэ хоёр бол тэнгэр газар шиг ялгаатай. Өөртөө итгэсэн хүнийг хинч зогсоож чаддаггүй гэдэг үг шиг чадчих юм бол сайн л байна гэдгээс энэ бол угаасаа мундаг явна гэдэг энэ майнд руу шилжсэн үед амжилтанд хүрэх нь цаг хугацааны л асуудал гэсэн үг. Бизнесээ эхлүүлсэн үед болон ямар нэгэн шинэ зүйл туршиж үзэх үед хүмүүс заавал энэ замыг туулна. Алекси хэлснээр энэ step 3 бол амжилтанд хүрэх үү, эс хүрэх үү гэдгийн зааг учраас шантралгүй урагшаа тэмцэж цойлон гар гэж хэлсэн. Олон зүйлд гар дүрлгүй нэг зүйлдээ л фокуслаж тууштай хөдөлмөрл. Тэгж чадсан хүн л step 5 руу очиж чадна гэсэн үг. Миний хувьд 3-аас 5 хүртэлх степ рүү орох үйлдэлийг би өөрийн мэдлгүй хийж байсан. За одоо бол өөрийнхөө талаар ярив. 1-ээс 4 хүртэл эргэлдэж байсан гэдэг нь саяны хэлсэнчлэн сошиал медиагаар нийтдээ 80 мянган орчим дагагчтай болсон хийж байгаа зүйлээ зогсоогоогүй үргэлжлүүлж нэг зүйлдээ фокуслаж байснаас болсон юм. Миний хувьд анх бүх төрлийн сошиал медиа руу орсон. Facebook, YouTube, X, TikTok, Instagram ихэнхдээ туршиж хийж үзэж байсан. Миний хувьд угаасаа л өөрийгөө хөгжүүлэх зүйл дээр мөнгө зарцуулж явсан хүний хувьд мэдлэг бол байсан болохоор хэрэгтэй зүйл постлуул дагагч нар маань нэмэгдэх байх гэж бодож байсан. Step 1-ийн үндэслэлгүй итгэл найдвар. Тэгээд жишээ нь дайжгүй контент хийж эхлэхэд олон зүйлийг суралцах шаардлага гарсан. Бичлэг янзлах чадвар болон ноутбукийн чанар бас зөвхөн ярих биш, хүнийг татаж чадхаар ярих арга зэрэг бичлэгээ гоёор харуулах болон эндээс анх удаа контент хийгээд хандлт авч байгаа хүмүүс хэрхэн биеэ чилээж толгоогоо гашилхан контент хийдэг гэдгийг ойлгосон юм. Step 2 мэдээллийн цохирол. Хийхгүй бол юу ч явахгүй учраас юу ч гэсэн хийгээд үзье гэж бодсон. Мэдээж үзэлт сайн аваагүй, дагагч нар бас нэмэгдээгүй. Мэдээжийн зүйлч хэдэн цагаар сууж байж YouTube-д хийсэн бичлэг маань хэдхэн зуун үзэлт авч байсан нь анхандаа маш хэцүү байсан. Step 3-ийн доод цэгтээ хүрсэн туршлага болсон. Тэгээд энэ хэцүү байдалд байсан үеэсээ ганцхан Instagram руу шилжиж фокуслаж байсан нь зөв болсон. Олон төрлийн сошиал медиаг оролдож байсан болохоор ажиллах хүч маань тараад олигтой үр дүн гарахгүй байсан болохоор миний хувьд амжилтанд хүрсэн хүмүүсийн намтар эднэрт дуртай байсан болохоор ганц зүйлдээ сайн төвлөр гэдгийг үнэхээр сайн ойлгож байсан. Тэгээд миний хувьд
хамгийн боломжтой гэж бодсон Instagram-аа үргэлжлүүлж сайн чанартайгаар рилсүүд хийж эхэлсэн. Хэрвээ тэр чигээрээ нэгэн зэрэг олон сошиал медиаг хийх гэж оролдож байсан бол бүгд хоёрын хооронд болоод одоогийн үр дүн гарахгүй байсан байх. Саний хэлсэнчлэн степ 4 рүү л явах байсан байх. Ингээд үргэлжлүүлж байтал нэг рилс маань олон мянган хандлт авч дагагч нар маань гинтл нэмэгдэж эхэлсэн. Тэрний өмнө бас нэг бичлэгээ Facebook дээр хийтэл 2 сая үзэлт авч миний пэйж 5 хоногийн дотор 400-аас 15 мянган дагагчтай болтлоо нэмэгдэж байсан. Тэгээ миний хувьд Instagram-аар 20 мянган дагагчтай болсон учраас одооноос YouTube-ээ дахин шинээр эхлүүлж цойлон гарч ирэх зорилго тавьсан байгаа. YouTube-ийн хувьд Instagram-аас ялгаатай тал нь Reels-с хэд дахин илүү надаас хүч энерги шаардна гэдг нь тодорхойж үр дүнд хүртлэх хүмүүст хэрэгтэй бичлэг хийгээд явъя гэж бодож байна. Миний хувьд ч бас YouTube анхандаа сайн явахгүй байж ч магадгүй. Гэхдээ 3-4 дахь степ дээр тест 5 руу орох вэ гэдэг л гол point нь байгаа. Надад ч гэсэн хэцүү зүйлүүд заавал ирэх байх. Одоо ч гэсэн чам эдгээр хэцүү зүйлүүд тохиолдож байгаа байх. Нэгэн зэрэг олон зүйл хийхгүйгээр нэг зүйлдээ л тууштай байгаарэ гэж хэлье. Тэгж чадвал дараагийн степ рүү орж чадна. Би болон бусад контент идэх хүмүүс дэлхийд амжилттай яваа бүх хүмүүс энэ замыг тоолж байгаа. Ер нь бол шантралгүйгээр үргэлжлүүлэх нь зөв гэдгийг ойлголоо. Гэхдээ тэр үргэлжлүүлэх гэдгийг чадахгүй болохоор л хэцүү байгаад байгаа юм гэж бодож байгаа хүмүүс их байгаа байх. Ойлгож байна. Тим амархнаар үргэлжлүүлж чадахгүй. Хэрвээ тийм сэтгэлийн хаттай хүн байсан энэ бичлэгийг үзэхийн өмнө аль эрт амжилт гаргасан байгаа. Үүнээс хойш бол энэ 6 степийн стратеги болон үр дүнд хүрэх хувийг огцом дээшлүүлэх аргыг хэлэх болно. Үүнийг ойлгочих юм бол миний урд нь эргэлдэж байсан алдах хүмүүс байнга эргэлддэг 1-4 хүртэлх тойргоос гарах арга зам чинь нэгдэх болно. Алексийн хэлснээр 3-5 хүртэлх энэ зам хамгийн хэцүү. Энийг давчгал юм бол үр дүн амжилтанд хүрэх чинь тодорхой болно. Тэгэд энэ замыг хэцүү гэж бодохгүй байвал амархнаар давж гарч чадна. За тэгээд үүнээс хоошоо бол энэ бичлэгний хамгийн чухал зүйлүүдийг хэлэх болно. Энэ хамгийн хэцүү замыг амархнаар туулах арга бол тархиа хакертах арга байгаа. Энэ бол амархнаар хэлбэл үйлдэл болон дофаминыг холбох арга юм. Энэ юу вэ гэвэл дофамин гэж сонсож байсан байх. Амархнаар хэлэх юм бол аз жаргалын даавар гэсэн үг. Дофамин ялгарвал улам хиймээр байна, улам хэрэгтэй гэх зэргээр хийх урам зориг төрнө. Бас мөрөөдөө тоглоонд хожих үед, junk food буюу түргэн хоол идэж байгаа үед, видео тоглоом тоглож байгаа үед ч гэсэн мөн адил ялгардаг. Дофаминыг зөв ашиглаж чадвал хүн хэцүү зүйлийг ч гэсэн дофаминыг ялгаруулад давж гарч чаддаг. Үнэхээр үний юм уу гэж бодож байгаа. Жишээ нь бодибилдингийн тамирчдыг харъя. Фитнесээр хичээлнэ гэдэг бол тийм ч амар зүйл биш. Гэхдээ эдгээр тамирчид аз жаргалтайгаар бэлтгэлээ хийж чаддаг. Нэг үгээр хэлбэл тархиа хакердж байна гэсэн. Энэ бол ганцхан фитнесээр хязгаарлагдахгүй. Өдөржингөө ном бичдэг зохиолч, өдөржингөө зураг зурдаг зураач, өдөржингөө тоглоом тоглодог мэрэгжлийн геймерүүд. Эдгээр хүмүүс бол аз жаргалын гормоно ялгаруулангаа хийх зүйлийг хийж байгаа болохоор хэцүү гэж боддоггүй. Зөвхөн хэцүү шаналгаатай бол ямар ч сэтгэлийн тэнхээтэй хүн удаан үргэлжлүүлж чадахгүй. Заавалчгүй үйлдэл болон дофаминыг холбохгүй бол степ 5 руу очих хэцүү замыг туулж чадахгүй. Гэхдээ үйлдэл болон дофаминыг холбоул аз жаргалын гормоныг ялгаруулангаа аз жаргалтайгаар энэхүү хэцүү замуудыг туулж чадна. За тэгвэл хэрхэн үйлдэл болон дофаминыг холбох вэ? Ерөнхийдөө бол ямар ч үйлдэлийг дофаминтай холбож болгоч энэ бол нэлээд хэцүү цаг хугацаа их шаардах учраас дараа нь өөр бичлэгээр хүргэх болно. Энэ удаа бол та бүхэнд амархан арга зааж өгье. Энэ бол степ 1 рүү орохын өмнө угаасаа үйлдэл болон дофамин холбогдсон зүйлийг сонгоно. Ямар нэгэн зүйлийг эхлэхдээ шууд л хаа хамаагүй зүйлээс эхлэх биш, өөртөө хамгийн тохирох зүйлийг олж сонгоно гэсэн үг. Шинэ үйлдэлээ дофаминтай холбоно гэдэг бол цаг зарцуулагдана. Тэднийг холбох гэдэг зүйл нь хүртэл хэцүү санагдах учраас үүнийг хийлгүүгээр одоо байгаа үйлдэлээрээ дофаминтай холбогдсон зүйлээр амжилтанд хүрэхийг оролдоно гэсэн үг. Энийг сонгосон нь хамаагүй амар бөгөөд хурдан гэсэн үг. За тэгвэл яаж дофаминтай холбогдсон үйлдэлээ сонгох вэ? Үүнд чухал зүйл нь өөрийн чинь мэдрэмж, сэтгэл хөдлөл юм. Үүнээс хоошоо бол хамгийн чухал зүйлийг хэлье. Хүнд хэлүүлэлтгүй хийж байгаа зүйл гэдэг бол дофаминтай холбогдсон байх магадлал хамгийн өндөр байдаг. Жишээ нь үргэлж ярьж байгаа бол ярих гэдэг зүйл чинь дофаминтай холбогдсон гэсэн үг. Эсвэл ямар нэгэн зүйлийг өөрийн гараар хийж бүтээхдээ дуртай бол гар урлал гэдэг зүйл чинь дофаминтай холбогдсон гэсэн үг. Үүнийг гол зүйлээ болгоул амжилт ойрхон гэсэн үг. Миний хувьд бол сурсан зүйлсээ хуваалцах, хэн нэгэнд хүнд хэрэгтэй үгийг хэлэх, иймэрхүү зүйлүүдийг бол ямар зааварчилгаагүйгээр хийж чаддаг. Тийм болохоор миний хувьд Instagram-аар ч YouTube-ээр ч хүнд хэрэгтэй зүйлсүүдийг хийсээр ирсэн. Instagram-аар контент хийж эхлээд мэдээж хэцүү зүйлүүд зөндөө байсан ч болиё гэж бол хизээж бодож байгаагүй. Харин яаж сайжруулах вэ, яаж рилсээ олон хүнд хүргэх вэ гэдэг өөдрөг бодлоор хийж ирсэн. Миний хувьд дуртайдаа энийг хийж байгаа болохоор зарим хүмүүст бичлэг янзлах гэдэг бол төвөгтэй ажлуудын нэг байх.
Харин миний хувьд хүний заасан зааврын дагуу хийж гүйцэтгэх гэдэг бол хэцүү байдаг бол харин зарим хүнд зааврын дагуу хийхэд амархан санагддаг хүмүүс бас зөндөө байгаа байх. Тийм болохоор хүчээр биш байглаараа өөрийнхөө хийж чаддаг зүйл гэдэг маань айгүй чухал гэсэн үг. Гол point нь байглаасаа хэцүү санагддаггүй зүйлийгээ сонгоно гэсэн үг. Мэдээж дуртай зүйлээ сонгож болох ч би хувьдаа нэг зөв гэж боддоггүй. Яагаад гэвэл дуртай зүйлдээ ямар нэгэн асуудлаас болоод дургүй болох магадлал их гэсэн үг. Жишээ нь видео тоглоом дуртай болохоор видео тоглоомын компанид ажилд орсон ч тоглоом бүтээн гэдэг хэцүү ажил гэдгийг нь мэдээд видео тоглоом дургүй болсон гэдэг хүмүүс бас зөндөө байдаг. Байгалаараа хийдэг зүйл хийхэд хэцүү гэж боддоггүй зүйл бол дуртай гэдэг зүйлээс бүр дээшээ байна гэсэн үг. Дуртай зүйлийг хийж байтал ямар нэгэн зүйл нь болохгүй болох юм бол хаймаар санагдагч өөрийнхөө байн хийдэг зүйлийг хийгээд байх юм бол дуртай дургүй гэдгээс үл шалтгаалan эцийг үзэж чаднаа л гэсэн үг. Тийм болохоор дуртай зүйлээ биш байглаараа өөрийнхөө хийж чаддаг байн хийдэг зүйлээ юу вэ гэдгийг бодож олоорой. Тэгээд болгоомжлох зүйл нь зөвхөн мөнгө олдог болохоор л гэдэг өнгөн талыг нь харах нь аюултай гэсэн үг. Мэдээж компани гэдэг утгаараа ашиг олохын тулд ч юм уу эсвэл багаараа ойрын хугацаанд гэдэг ч юм уу бүтцэн бол зүгээр ч хувь хүн өөрөө хийхдээ эхлүүлэхдээ бол мөнгө харсан зүйл хийгээд дэмий гэж бодож байна. Яагад гэвэл мөнгө олж чадахгүй байгаа цаг хугацаа чинь удаан үргэлжилбэл дундаас нь хайж магадгүй болохоор тэгж хэлж байгаа. Миний хувьд coin руу орсон зөвхөн өнгөн тал мөнгө олъё гэдэг зүйлийг нь харж орсон болохоор удаан үргэлжлүүлээгүй гэсэн үг. Мэдээж coin үргэлжлүүлээд явсан бол эцэстээ мөнгө олох байсан ч дараа нь их алдах бас эрсдэл байсан юм. Тийм болохоор мөнгө олохгүй удаан явах юм бол энэ надад таарахгүй байна гэсэн бодол маань давж гарч ирнэ гэсэн үг. Иймээс байглаасаа хүчээр биш өөрийнхөө хийж чаддаг зүйл гэдэг бол маш чухал гэсэн үг. Яагаад гэвэл хүний тархинд шууд дофаминыг ялгаруулах гэдэг бүтэц бүрэлдсэн болохоор тохирохгүй байсан ч гэсэн хийдэг. Мөнгө олох гэдгээс гадна сүүлийн үед хүмүүс энийг хийж байгаа болохоор ч юм уу эсвэл аав ээж үүнийг хий гэсэн болохоор ч юм уу эдгээр зүйлс бол жинхэнэ шалтгаан болж чадахгүй. Хүмүүсээс илүү сэтгэлийн хаттай төвчээртэй бол степ 5 руу орж болох ч хэцүү гэж бодох зүйлүүд нь удаан үргэлжлэнэ л гэсэн үг. Хэрвээ хийн гэж шийдсэн бол аз жаргалтайгаар түүнийг хийсэн нь хамаагүй их үр дүнг үзүүлнэ гэж бодож байна. Алийг нь сонгох вэ гэдэг нь хувь хүний асуудалч надтай адилхан майндтай хүмүүс бол өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг чухал үзээд аз жаргалтайгаар давж гарах хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр хүн хувь заяагаа өөрчилж эхлэхэд заавалчгүй туулах 6 үе шат гэдэг сэдвээр ярьлаа. Америкийн 100 сая долларын хөрөнгөтэй хүний майндыг мэдэж авсан болохоор бүгдээрээ азтай гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн энэхүү бичлэгийг үзснээрээ маш их азтай гэж өөрийгөө бодож байна. Энэхүү графикийг мэдэж авснаар хэцүү үед өөрийнхөө сэтгэлийг ойлгох чадвар чинь сайжирна гэсэн үг. Тийм болохоор хамгийн гол зүйл бол майндсет гэсэн үг. Хүний нүдэнд харагддаггүй доторх зүйлс нь сайжрахгүй бол гаднах зүйлс чинь бас адилхан сайжрахгүй гэсэн үг. Одоо ямар нэгэн зүйлийг шинээр эхлүүлж байгаа хүмүүст ч гэсэн хэцүү цаг үе заавал ирнэ гэж бодож байна. Тэр үедээ энэхүү видеон дээр хэлсэн үгүүдийг санах юм бол хэцүү зүйлсээ давж гарах хувь чинь огцон дээшлэн гэдэгт итгэж байна. Одоо шантармаар байгаа нөхцөл байгаа хүмүүстэй хэлэхэд сайжруулалттай үргэлжлүүлээд хийгээд явах юм бол заавалчгүй цойлох үе ирнэ. Яг л нөгөө онгоц хөөрдөгтэй адилхан гэсэн үг. Харин нэгэн дээшээ гарсан бол тэр чигээрээ дээшээ явнаа л гэсэн үг. Айх хэрэггүй, заавалчгүй үр дүн гарна. За энэ удаадаа ингээд дуусгая. Хэрвээ чамд хэрэгтэй зүйлс ярьсан бол намайг дэмжиж лайк дарж комент бичээрэй. Хэлхийг хүссэн сэдэв байвал доор бичээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.